чи ард түмэндээ үнэн мэдээлэл өгөхөд өөрөө чи нүур ам ямар хамаатай. Тэгээд зовоол хөрхийн дойч хэрэлж явахар тийм биз дээ. Өчигдөр хэдэн тоо нэрсэ? 10 тоо нэрд дуусчих юм уу? 10 тооны хэдэн машин төгсөө? За шатхан түгээх станцын гадаа байж байна. За энэ циркийн урдлын МТ дээр бол өчигдөр 10 тоо нэрээ дууссан. Өнөөдөр бол бүр шалаак авах тавьчихсан. Тэ. Ингээ бах. За тэр ойчрлж байгаа машинууд урагшаа шунхлаад ойчрлж байгаа тийм ээ. Та захиалга өгсөн юм уу? Хэрэглэгчээ. Гүг захиалга өгсөн юм уу? Дахиж ирэх юм уу, ирэхгүй юм уу? Захиалга өгөөд ирэхгүй байна гинэ. Захиалга өгөөд ирэхгүй байна гэж байна. Энэ юу нь болж гин болохгүй байна уу? За энэ манай хэдийн хэлбэрийн дарга нар одоо нэр болчмор байна. Тураагүй тудлаа шаагаад хэлбэрдэл хуцаад байсан. Нөгөө дамдны юм солонгос явсан чинь солонгосоос өөрсдийнхөө гадаадаар зугаалдаг онгоцны түүш нэл гэрээ хийсэн гэж байна. Ард иргэд биднэрт байхгүй гэж байна. Нэг далчижсэн далчгар зүгээр нэг төрөөс зайлчдаг юм гачууд. Нэг юм нэг эргөө хулгайчуудыг одоо энэ хараа. Нэг юм асуумаар санагдаад хөдөө явсан чинь сайдаа санаа зовоод явж чаддгүй. Яваач зүгээр шүү. Тэгээ энэ бензин тос маань хөдөө очоо гацчаад нэг намар ирд юм болоо дараа жил ирд юм болоо гэж боддог байх сайдаа. Биш атхан гайгүй байгаа. Ер нь бол санаа зовхгүй байж болох сайдаа. Гайгүй. Санаа амар бэлгэр сайхнаа дараа бензин тосч даасахгүй. Готын төгжрэлт нэмэртэй юм уу гэж шааж байна. Тэгээ энэ хараа. Солонгост очиод гар бариад байгаа болтой. Бүгд найрамдах солонгос улсаас сар бүр 10,000 тонн онгоцны түлш, 20,000 тонн АИ-92, 20,000 тонн дизелийн түлш авахар болжээ. Гэхдээ шоудохгүй зүгээр л аваад ирээч хөөе. Талчис суулгаачаа. Тэ? Заавал ч нэг хитэн төлбөртэй сайтуудаар ийм шоуны мэдээ явуул ямар хэрэгтэй юм бэ? Та нар одоо ингэж нэг худлаа шаагаад нэг жоох юм хийснэ ингээл төлбөртэй сайтуудаар явуулж шоуж бохордгоо одоо болооч, хэлбэртгээ болооч. Зүгээр л үйлдэлээр харуулчихал та хэдүүлгаачудаа. Хэлбэртээ шаагаад байх юм. Та нарын хэлбэртгийг одоо Монголын ард түмэн бид нэр 30 гаруй жил харлаа шүү дээ. Тийм биз дээ? Манай энэ гэрлэг түгэхснэрэ тийм биз дээ? Одоо өөр эднэр маань одоо ингээл салингаа оронд амьдарч байгаа болохоос бас нэг гээгүүлж байгаа ч юм байхгүй. Гэхдээ тийм биз дээ? Салин үлсч бас амьдрал дээр хэцүү байгаа шүү дээ. Бодит амьдрал ийм л байгаа шүү дээ. Тэгэл одоо удлаа хуцаал. Гэхдээ дээр үед бол намайг өөрөө одоо нефтийн салбарт ажиллаж хийж болж байна та. Та мэрэгжлийн нефт инженер үн те. Намайг хүүхд багт манай Баян онгор жишээ манай Баян онгорын нөгөө нефт бааз чинь мангар том ёнксууд ингээд бараг л тэр дэлбэрэхэд Баян онгор аймаг тэр чигээр аймгийн төв дэлбэрэхээр хэмжээний тийм нөөцтэй савтай байсан байгаа шүү дээ. Социализмын үед машин ховор, хувийн машин гэж байхгүй. Нэг баазын хэдэн зээлзэн гучлал байдаг байсан баг. Тэр нь ч зайлуул бас нэг тийм шалтай одооны машин шиг 70-80 тонноор нь ачаад байхгүй. Тийм үед л одоо нөөцийн бензинийг Баян онгор аймагт бол бүр ийм том байшин шиг онгоц байдаг гэсэн. Санаж байна уу те? Таал аймагт байсан. Төгөгч. Энэ аймаг болгонд тийм хангалт байдаг гэсэн зүг. Одоо тэгсэн чинь бүхэл бүтэн улс үйж иж энэ шатгуун түгээх станц импортлж байгаа компаниудаа за танах нэг сарын нэг Монгол улсын нэг сарын хэрэглээг танах нэг сарыг за ингээд нийлэхээр нэг 10 шатгуун зүгөх импортын компанид нэг жилийн хэрэглээг нөөцийн хэмжээтэй ланкнаасаа балансыг бариад явчихгүй яасан. Хангалттай шатгууны нөөцийн хэмжээний мөнгийг энэ хэдэн дарга нар гадаадаар худлаашаа зугаалдаг. Тэгээ хүнийг одоо нөгөө зовлон дээр нь тоглоно гэж байгаа юм шиг нефтгүй байхад бас гадаад очиж шоудо шаагаад байх юм. За тэгээ хэдэн дарга нар нь бас нэг яг тэр найр наадманд орлоггүй яах вэ? Тэрийг үл өгөөсөхгүй. Одоо энэ хараа. Ив нэгдэл
хамтын хөдөлмөр ямар их хүч бүтээлийн тод төчөө гэж ойлгож болно. Монголчууд бид аливаа зорилтыг эвэй харилцсан итгэлээрээ даван туулж ирсэн. Энэ бол тусгаарлах үндэсний аюулгүй байдлын маань суурь баталгаа мөн. Иймээс түүхтэй бол өнгөрсөн үеийнхээ олд амжилтаар бахархах баяр төдийгүй эх он жилүүдийнхээ зорилтыг хамтдаа тодорхойлох хөгжлийн шин дараа байх учиртай. Ахмад үеийнхнийхээ бүтээснийг улам баталгаж байгаль дэлхий нуурус бэлчээр нутгаа хайрлан хамгаалж уламжлалт мал аж ахуйгаа шинжлэх ухааны технологитой хослуулан хөгжүүлэх нь бидний өнөөдрийн үүрэг хариуцлага юм аа. Хүүхэд залуус маань эрдэм боловсрол эзэмшиж төлөв дуталтаа ажил хөдөлмөр эрхлэн ирээдүгээ итгэл дүүрэн бүтээх боломжийг бүрдүүлэх нь та бидний эрхэм зорилго байх учиртай. Өнгөрсөн 80 жил бол баян овоо нутгийнхний хөдөлмөрөөр бүтсэн бахархал төв. Ийм эргүү бацаанаар одоо тэгээд дарга хийгээд төрд гишүүн болох гээд тэгээд солиороо явж байгаа үед Монгол бас хөгжнөө тийм маа. Хүүхэд залуучууд өмнө эрдэм боловсралтай юу юуг энэ дуракаар саалах ингээд сумын наадам эндэр дээр гарцсан Эрдэнэс Монголын захирал нэг хэдэн жолооч нарын цус ордог вампир уулгаач үг хэлээд тийм юм сумын энэ уулгаачийг одоо жишээ нь сумын соёлын төвд хөтлөгчөөр аваач. Хөөе. Баяоныхоо энийг сумын соёлын төвд хөтлөгчөөр авчих. Тэгээд эндэр дээр гараад шүлэг уншаа сууж. Нэг бол багийн даргаар аваад тосрооч. Энэ хөдөө одоо энэ хөдөөнөөс ирэх иргэд маань түлш байхгүй ирч чадахгүй байна. Тэгэхээр та нарын суманд очиод бохроод байгаа хэдэн дарга нарыг аваад үлд. Наа улгаачуудаараа мал маллуул. Тэгээ багийн дарга хэлэг. Багийн дарагт чинь мангар бацсан багт нь жишээ нь. Тэгээ Эрдэнэс Монголын захирал гэдэг нөхөр баяа онд очсон шоуцсан шааж. Иймэрхүү нөрснүүдийг аваад үлд. Заранга аймагт улсын хурлын гишүүн бас алтан ингэнэ бүхий холбооны тэргүүн болсон шааж иргэн. Та нарын үндсэн зорилго тэ одоо төрийн бус холбооны тэргүү хийж дараагийнхаа дарангаагаас баян онгороос их хурлд нэр дэвшгээ хийх бэлтгэл ажил чи юм уу? Нэг бол энэ Улаанбаатар хотод оногдсон ажлаа боол мэт зүтгэж биелүүлэх чи үүрэг юм уу? Ийм новшин ухаач байх юм аа. Энэ юунд очирлж байна хандаа? Энэ урагшаа шунглаар уу? Мэдгүй одоо анзаарсан. Энэ шунглаар уу очирлж байгаа. За ийм байна. Би та нарт харуулъя заа ёо. За шунглаа нэг юм салгалаад 100 мянгад олдох гэж байгаа юм шиг байна. За энэ улс орн бол хэцүүдлээ. За хэдүүлээ болохгүй бол одоо энэ дуракуудыг одоо алийн болгоо ингэж хангалттай харах уу? Непалд гоо хэдүүлээ. Одоо 100 анги хөдөө явж чадахгүй. Ажил төрөл байхгүй улсууд яг уу 100-ны халуунд энэ юун дээр очирлж гинөө? Шунглаар уу? Шунглаар очирлж гинөө? Энэ дууссан байхгүй таг. Шунглаа дээр очирлахын тулд хаавайсан циркийн урдлаас очирлоод тэгээ ингээ явна. Ингээ жолооч нар ингээ буу халаал хоорондоо сууж байна. Бараг шарч асцсан уу? Хоёр зураас уу? За амьдрал ямар байна? Энэ ер нь ингээд хэдүүлээ дээрлэхүүдэд байх юм уу? Зарвал зараад өгөөд өгөхгүй болохгүй. Хэдүүлээ хулгайч нар Непалдах уу? Энэ зогсож байгаа талбай гарах уу? Аа? Гэхдээ ер нь нэр аа? За манайхаа Шээ. болохгүй бол хэдүүлээ талбай гарья. Хулгайч нарыг Непалд яа. Хийг ажил алга байна. Хэдэн хийг ажилгүй хулгайч нарыг хангалттай харлаа. Аа? Зарим нь одоо ингээд нефтгүй байхад гадаадаар тэнэ шааж байна. Хүүрнүүд эртний энийг сэтгэх ёстой шүү дээ. Нэг мөө шалахгүй. Гэхдээ манайх тийм өндөр хэрэглээтэй юу яаж шунглаар очирлж гинөө? Шунглаар очирлж гинөө? Хэдэн цаг болж байна? Одоогийн байдлаар 3 цаг гэл энэ 3 дүүг боо алсан сууж байна одоо. Нормалтай дагш бензин байхгүй аа? Одоо ийшээ төрөө шаах уу? Аа? Хэдүүлээ болохгүй бол энд одоо зүгээр зогсож байгаа талбай орж хэдэн улгайчуудыг Непалдах уу? Аа? Гүнээрээ ингээд гөлөг шиг дээрлэхүүдэд зогсоод байвал биднийг 90 оноос хойш энэ шин зах зээлийн нийгэмшилтээр 36 жил дээрлэхлээ. Хөөс дээр үед энэ хараа. Дээр үед биднийг те хүүхэд байхад жишээ нь манай аймагт Баян хонгорт тухайн жилийн хэрэгцээнийх нь шатхууны нөөцийн сав байсан шүү дээ. Боддоо зараад идсэн хулгайчууд одоо төмрөө огонд өгцсөн. Өвгдээдсэн, үлдээж ирсэн энэ сайхан бүтээн байгуулалтыг хүртэл зараад идсэн хулгайч нар. Одоо байгаа юм а зүгээр байгаагаар нь хийж хэрэгжүүлж чадахгүй байна. За би одоо тийш алхаа яваад. Зүгээр зогсож байгаа Непалд заяа. Аа?
Гэхдээ Непалдахгүй энэ хулгайч нараа бид нэг дахиад хэдэн жилд оруулахыг мэдэхгүй заяа. Тэ. За манайхаа болохгүй Непалдын хулгайч нарыг үндсэн хуулийн заасны дагуу өрхө эрхээ идэх. Ингээ өөрхий зайлуул ингээд одоогийн байдлаар 3 цагт ойчрлсан машин евро энэ нарны дамын энэ шунхлагаас ойчрлсан машинууд ингээд зогсож байна. За хэдэн цаг ойчрлж байна? 3 цаг. Одоо хэдэн цаг ойчрлох бол? Одоо энэ чи хийсэн юмгүй сууж байгаа хэдүүлээ талбай шахав. Аа? Одоо хэдэн жил дээрлэх үлэх үү? Тийм биз дээ. Хөөс Дамдны аймгийн хулгайч одоо Солонгос явуулаа гэхээ Солонгосоос өөрсдийнхөө заяа онгоцны түлшийг авчирж байгаа гэж байна. Гадаад руу зугаалдаг түлшийг авчирна. Манайс юу ч байхгүй гэж байна. Нэр хэдэн хийцгүй хэлбэрийн нэг новшнууд ядж яхад зүгээр байчихгүй ингээд Непал худлаа бафроо шаагаад байна. За яас хэдэн цаг зогсож байна? 9-оос зогсож байна уу? Гэ нарай дэндлээ. Өглөө нэг фэйсбүүк дээр мэдээ явж ирсэн. Оросын холбооны улс гадны оронд экспортод шатхуун гаргахыг хоригложжээ. Одоо бааларлаа хөөе тий. Солонгосоос Дамдны бензинд явж ийн гэж шааж ийн. Тэгсэн чи онгоцныхоо бензинийг авчирж ийн гинэ. Гадаадаар зугаалах. Ер нь тийм талхар хулгайч нарыг нэг амбартаа хийчмаар навчнууд байдаг те. Энэ төр дандаа ийм хэлбэрийн хулгайчуд байх юм. Бид нар тэгээд тэднийг хараа суугаад байх юм. Хэдүүлээ Непалдгүй энэ сууж яхаар талбай орох уу? Дөөр хизээд онгорхой дотор ууж юм гэж бид нар чи ийм уйхан цагаан хамтандаа чаавас. Одоо энэ хараа. За энэ ингээд юу руу орё? За би зүгээр ганцхан ингээд нэг олдоо явж байгаа шүү. Өөрхий ингээд сүүдэр мүдэр цууц. Одоо ингээд шээж баавал хаан шээж баах уу? Хэцүү тийм ээ. Энэ авт 0 байна уу? Баггүй те? Энэ хараа шээж баах гээд 0 байхгүй хөөш. Тэгээд зам дагуу ууж идэх юм байхгүй ингээд гівчихсэн. Тийм ахын доо. Ахын лайв өгч шүү. Ингээд зам дагуу иргэдэн машин дотор давсгаа барай суугаад тахаа. Ингээд олгож байгаа юм байхгүй. Ингээд харъя. За харлаа явнаа. За яаж яах юм даа? Зуны халуун тудлал байж гин үү? 0 мөдөө яаж зөксүүлж гин? Юу яаж гин үү? Нөгөө Америк руу юунд тарак жолооч явахад нөгөө дулмаад нь гэдэг чинь том саунд дулмаадад байж гин үгүй юу? Гисүү вэ те? Үнэхээр гисүү байна шүү дээ хараа. Одоо яаж яхад 0 байхгүй. За ингээд энэ хараа. Би та нарт харуулъя. За ингээд сая энэ хойд уулзуураас байна шүү дээ. Эндээс ингэж яваад ингээ явж гин. Таг байхгүй зэлтрийн гацаа. За би тэр шунхлаа урд алах юм. За тэр замын цаатал сод Монгол дээр бас шадаак авихгүй тавьчихсан. Олохгүй. Байхгүй олгоогүй шүү. Тэр хараа. Түгэгч нь байхгүй гоос дараа. Байхгүй. Өөрхий зайлуул ингээд таг сэлтрийн гацаа. Бүгд өөрхий утсаа авахар сууж байна. Ах нь үсэт суулгах завгүй л явна да гэж. Энэ нэг мобильны зам хийсэн гэсэн амар бүтээн байгуул шааж байгаа шүү хараа. Тэн дээр нөөрхий зайлуул ингээд ойчрлоо зогссон. Монгол улсын хөгжилд амар гой бордюр солио шаагаад байсан хараа. За яаж чинь? 0 мал олдож гэнэ үү? Хэдэн цаг зогсож юу? Гуугаал орж гэнэ үү? 7 цагаас зогсож гэнэ гэж энэ ах тий. Хэдэн цагаас зогсож гэнэ? 7 цагаас хойш шүү. Тэгээ хэд литр бензин авах вэ?
Одоо хэдүүлээ энийг нэг банкт үүргээд насаараа явахгүй тодорхой. Пизда нарыг Непалд идэх үү? Аа? Даварч шүү тийм биз дээ. Аа? Тэгээд эдгээр дээрлгүүлжэл ингээл энд очирлоо зогсно бас арай хөлцөнгөө шүү дээ. Тэ? За юм байна. За яаж чинь? Хэдэн цаг очролж байна хахад өнөр? 6 цаг. 8 цаг. Яг одоо тэгээ хэдүүлээ ингээд энэ хулгайч нарт ингээд нэг жижигхэн шатгууны асуудал дэлхийд тэгээд тэртээ одоо мөнгөл байвал зах зээл биднэрт нийлүүлэх улс орон зөндөл байгаа ш тийм биз дээ. Аа? Ингээд дээрлүүлж байгаа хэдүүлээ Непалдаа шаах өрнүүдийг. Аа? Гүнээр эдгээр амир дээрлэж ш биднийг тийм үү? Аа? Амир дээрлэхгүй шааж байгаа өстэй. Тэр дамдны юм Солонгос руу явсан чинь нөгөө гадаад руу зугаад хонгосныхоо бензинийг л гуйжсэн сарилж байгаа юм байна. Солонгосоо тэгээ яаж авсарах вэ? Далаа гатлаад далаа доогор шалах шагаа сорчих юм шүү дээ. Мэдгэл дураггүй ч тий. Аа? Заяагүй ар хүрнэ тий. За энд ингээд байрны орц хэрцгээд энэ зэ авсан байна. За яаж чинь? Очролж байгаа юм уу? Хэдэн цаг очролж байна? Өглөө 5 цагт ирсэн үү? Яаж чинь уурч урж гин үү? Инээч урж гин үү? Аа? Халуунд хэцүү өстэй. Ноол мөлч байхгүй те. Тэр олохгүй байна. Энэ бас олохгүй байгаа юм тийм үү? Тийм үү? Энд ятхан буус юм уу тэгэд? За ингээд нөгөө гой бордураар нь шааж байна. Айгуу гой бордураар нь алхаж байгаа шүү. Хужаагийн нөгөө амар гой бордураар нь шааж. Яна улгаач нарын хөгжүүлж байгаа царай нь энэ. Хараа. Ошин шог за яаж юм? Лав явж шүү. Хэдэн цаг очирлж байна? Уурч урж гин үү? Аа? За ингээд сонглоо хүртэл ингээд алхаж ирлээ. Бензин өгж гин бахан дөө. Чи хэдэн цаг яаж байна? За чи тэгээ 5-аас хойш банк хэдэд дүүрэх үү? За хэд хоног явах вэ? Тагаал очирлно. Тэгэхээр яг энэ амьдрал чамд гоё байна уу? Аа? Энэ петканарт ингээд дээрлэхүүлээд хэдийн хэлбэрийн уулгачуудыг хараа суугаад авах уу? Аа? Хэцүү өстэй. За энэ сунглаа тэгээ ирсэн юм уу? Энэ юм өгж байгаа юм уу? Орлого өгж байгаа юм уу? Танай эсгэлээдэнд нөөц хэр байгаа? Ер нь хомсдчиход байгаа юм уу? Аа, мэдхгүй юу? Ер нь танах ингээд нэг Монгол улсын Улаанбаатарын сараа хэрэглээний нөөцийн сав бий юу? Мэдхгүй юу? Тийм үү? За одоо энэ дээр нэг юм ирж явах шиг байна хөөрхий. Энэ зогссон хүмүүс бол ингээд нэг юм аа? Тэгээ энийг хэдэн машинд хэдэр болох вэ? Аа? тийчээ гадаа зогссон. Одоо хоорондоо хэрэлдээ шаач.
Сайн байна уу? Одоо нэг бууж байгаа мó орлого? За яг уу. Биш орлого бууж байгаа мó? Биш одоо энэ машиныг хэдэн машинд олох вэ? Нэг машинд 100 мянгаар өгөх үү? Хязгаарлалт байхгүй гэж байна. За яах вэ? Бодит байдлыг чи харуулж байна. Монголын төрч чи хөргөж байна. Ямар өөрөө ч лайв хийж байгаа шүү, тийм биз дээ? Аа? Хэдэн цаг очирсан ахын дүүнэр? Аа? Одоо тэгээд авлаа, дууслаа, дахиад ингээ очирлоо гэвэл хэцүү юу? Аа? За нарны зам дээр нэг юм бууж гин. Сунхлаа нэг юм олгож байна. За юм байна, бодит байдал. За бүх газар юм байна уу? Бүх газар юм байна ахын дөө? Бүх газар очир самбраагүй юу? Эднийх нэг юм олгож явах шиг байна те. Тэгэхдээ энэ дээр одоо ирэхэд дахиад шинээр машин ирэхэд тэрийг авч хүрэхгүй энэ байгаа одоо олгоо тэр дуусчих бах те. Баталгаатай дуусна те. Тэр хэдэн тоноо? 20 тонн юм шиг байна те. 20 тонныг нэг машинд нэг 10 литр 20 литрээр өгөхөр хэдэн машин дөө? Аа? Цуваа амар бүр би сая циркийн тэндээс алхаж ирж байгаа. Тэгэхэд намайг циркийн тэндээс алхахад цуваа дуусааг байсан. Цааш харцсан. За би таныг оруулаа санаа зав. Би 4 цаг хүртэл зүгээс хийгээд Харин ойлгож байна. За гой гарсан зүгээр гой гарсан. Санаа зовлт өөрөө нөгөө холоос авсан учраас мэддэхгүй. Зайлуул нөгөө нойр мөгөө гэдэгтэй зайл. Одоо энэ хараа. Өөрх энэ түгээгч ингээд шүн 6 цаг хүртэл түгэлт хийсэн юм байна, тийм үү? Тэ? Тэгээ зайлуул тэрэндээ санаа зовж шүү дээ, тийм үү? Ингээд түгээгч нарыг тамлаад, харилэгчтэй тамлаад, тэ? Тэгээд одоо асуудлыг шийдэж чадахгүй төр засгийн удирдагч дарга нартай тэгээд нөгөөдүүл нь дандаа худлаа шааж бопорно. Өөр юм байхгүй. Тэ. Хэлбэрдэн. Тэгээ бодит байдал нь энэ. Тэгээ худлаа гуцаад инээж гөхрөөр дарваагаад доромжлоод дамдны юм битийн навснууд. Ийм л байна шүү дээ. Та нар бүгд бараг шинжээгөө зогссон юм байна те. Шинжээгөө шаацсан юм те. Хонсон юм те. Хоноод одоо ингээд чөө одоо авах гэж. Одоо нэг хонглын үзэрт гэрэл асах гэж байна те. Өчигдөр орой шөнө 10 цагаас уу. Бараг 9-с. Тэгээ одоо ажил төрөл мөр чи ингээд байхгүй нэ та. Чаавас. За ийм л байна да. За ингэ нарны замын шунхлаа нэг юм олгож байна. Гэхдээ нэг орлогчөө авж байна. За юм байна. Тэр баяртай.